бацхан үзэгчдээ Улсын ерөнхий прокурорын газраас сар болгон бэлтгэн өргөдөг прокурорын мэдээлэл нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэж байна. Энэ удаагийн онцлог булангаар мансууруулах юм сэтгцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн нөхцөл байдал хор уршиг түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлийн мэдээллийг хүргэх болно. За харин эргэн танд булангаар цахилгаан дугуй мопед зэргийг унаж замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарах зүйлс. За хүүхдийг зам тээврийн осолд өртгөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр юун дээр анхаарах талаарх мэдээллийг хүргэх болно. Мансууруулах юм сэтгцэд нөлөөт бодис гэж донтуулах болон сэтгцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг мансууруулах юмын тухай 1961 оны Нэгдсэн үндэсний байгууллагын конвенц, сэтгцэд нөлөөлөх бодисын тухай 1971 оны Нэгдсэн үндэсний байгууллагын конвенцуудын чагсаалтад заасан хууль тогтоомжийн дагуу Монгол улсад хяналтад байлгавал зохих энэ байгалийн болон нийлэгжүүлсэн бэлтгэлийг хэлнэ. Эрүүгийн хуулийн 27 дугаар зүйлд мансууруулах юм сэтгцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийг хуульчилсан байдаг. Прокурорын байгууллагаас 2024 онд мансууруулах юм сэтгцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 454 хэрэгт хяналт тавьж 224 хүнд холбогдох 184 хэргийг яллах дүнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн. Харин 2025 оны 1-р улирлын байдлаар 256 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж 76 хүнд холбогдох 43 хэрэгт яллах дүнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээд байна. Энэ гэмт хэргийн улмаас хүүхэд залуучууд их хохирч байна, тийм ээ. Яг хүүхэд залуучуудын дунд энэ төрлийн гэмт хэргийн ямар үйлдэл түлхүү үйлдэгдэж байгаа вэ? За нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж ажиллаж байгаа хэрүүдээс үзэхэд бол хүүхэд залуучуудын хувьд бол мансууруулах юм сэтгцэд нөлөөт бодисыг худалдаалах, эсвэл худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэх, олж авах, хадгалах, бусад өгсөн энэ үйлдэлд бол эрүүг ажиллах хуулийг тохиолдол их байдаг. Учир нь миний сая хэлсэн, олж авсан, хадгалсан, түүж бэлтгэсэн, бусад өгсөн энэ үйлдэл маань өөрөө эрүүг хууль заасан гэмт хэрэг учраас эрүүг ажиллах хуулийг гэдэг байгаа. Жишээлбэл одоо 5 найз нийлээд сэтгцэд нөлөөт бодисыг түүж бэлтгэсэн, за улмаар хэрэглэх зорилгоор гэртээ хадгалж байсан үйлдэлтэй бол эрүүг ажиллах хүлээсэн байгаа. Тэгэхээр яг эд сурч боловсрах, за ажил хөдөлмөрөөр эрхлэх насандаа явж байгаа энэ залуучууд хүүхдүүдийг харахад бол үнэхээр харамсалмаар гэдэг. 2024 оны байдлаар мансууруулах юм сэтгцэд нөлөөт бодис хууль бусаар ашиглах гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн дийлэнх нь буюу 69.4% нь 18-аас 30, 22.8% нь 31-ээс 44 насныхан байна. Хүйсийн хувьд 86% нь эрэгтэй бөгөөд 63.6% нь тодорхой эрхэлсэн ажилгүй хүмүүс байгаа бол дээрх гэмт хэргийн 87.2% нь нийслэлд, 12.8% нь орон нутагт гарчээ. Тодорхойлбол Архангай, Баянхонгор, Сэлэнг, Дарханул, Орхон, Дорноговь, Төв, Хөвсгөл аймагуудад бүртгэгдсэн байна. Ажил хөдөлмөр эрхлэх, сурч боловсрох насан дээрээ залуус мансууруулах юм сэтгцэд нөлөөт бодисыг ганц удаа сонирхож хэрэгэлснээр донтох эмхэгтэй болж цаашлаад бусдыг уруудах, бус төрлийн гэмт хэргийн холбогдогч болох эрсдэл үүсдэг байна. За нэвтрүүлэг харт амигтай тэмцэх газраас үргэлжилж байна. Тэгэхээр энэ он гарснаас хойш мансууруулах юм сэтгцэд нөлөөт бодис хууль бусаар ашиглах ер нь хичнээн гэмт хэрэг бүртгэгдэж шалгагдаж байгаа байна. За 2025 оны 1-р улирлын байдлаар за мансууруулах юм сэтгцэд нөлөөт бодистой одоо холбоотой гэмт хэрэг маань 66 гэмт хэрэг бүртгэгдсэн. Өнгөрсөн оныхоо одоо 1-р улирлын байдлаар одоо авч үзвэл одоо энэ гэмт хэрэг маань 4-1 гэж буюу 5.7%-аар буурсан гэсэн юм эерэг үзүүлэлттэй байгаа. За энэ төрлийн гэмт хэрэгт одоо холбогдсон шалгагдсан насны байдлаар авч үзвэл одоо 18-аас 35 хүртэлх насны залуучууд маань дийлэнх нь холбогдож байгаа. За энэ төрлийн гэмт хэрэгт нийт насны байдлаар одоо 35 хүртэл насны залуучуудын 91.2%-ийг эзэлж байгаа. За энэ харт тамхи гэдэг зүйл асуудал зөвхөн Монгол улсын хувьд одоо бас яригдах асуудал биш юм аа. Нэгдсэн үндэсний байгууллага, за дэлхийн бусад өндөр хөгжилтэй улс орнуудад одоо бас нэлээд одоо аюул болсон тий. За энэ нэгэн одоо хариуцлагатай одоо байхгүй бол одоо энэ төрлийн гэмт хэрэг маань одоо өсөж байгаа. Нэгдсэн үндэсний байгууллагын гэмт хэрэг харт тамхитай тэмцэх албанаас гаргасан судалгаагаар тэмцэхгүй бол энэ төрлийн гэмт хэрэг маань 2030 он хэд 43% өснө гэсэн ийм харамсалтай тоо мэдээ бас гаргасан байна. Харт тамхи мансууруулах бодистой холбоотой нийт гэмт хэргийн дийлэнх хувийг худалдаалах зорилгогүйгээр олж авах хадгалсан хэрэгүүд эзэлж байна.
Тодруулбал 2024 онд хориглосон мансууруулахын сэтгцэд нөлөөт бодис тэдгээрийн түүхийн эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн олж авсан 345 хэрэг. Мансууруулахын сэтгцэд нөлөөт бодис тэдгээрийн түүхийн эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлсэн, илгээсэн, худалдсан 68 хэрэг. Энэ гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн 6, энэ гэмт хэргийг улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн 35 хэрэгт хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт явуулсан. За сүүлийн 5 жилийн хугацаанд нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж шүүхэр эцлэн шийдвэрлүүлсэн хэргүүдээс авч үзэхэд за мансууруулахын сэтгцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж үйлдсэн гэмт хэргийн 50 гаруй хувь нь бол олон улсын шуудан илгээ хэмжээг ашиглаж улсын хилээр нэвтрүүлсэн. За үлдсэн хувь нь бол иргэдэд дайвар ачаа байдлаар дайж явуулах. За мөн өөрийн бие тээврийн хэрэгсэл эд зүйлдээ нууж далдах заргаар улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн төрлийн гэмтрүүд байгаа. За Монгол улсын иргэд ихээр зочдог бүгд найрамдах хятад ард улс, за Малайз, за бүгд найрамдах Турк улсаас ирж байгаа иргэдийн дайвар ачаанд бол сэтгцэд нөлөөт бодис мансууруулах юм нууж далдахаар одоо улсын хилээр нэвтрүүлэх тохиолдлууд бас бүртгэгдэж байгаа. Ийм учраас иргэд бол бусдын дайвар ачааг төлбөртэй эсвэл төлбөргүйгээр одоо авч улсын хилээр нэвтрүүлэхгүй байхад одоо анхаарах шаардлагатай. Мансууруулах юм сэтгцэд нөлөөт бодисыг одоо харагдах байдал хэлбэр шинжийг нь өөрчлөөд одоо зүгээр энгийн чихэр шоколад, набор юм шиг эсвэл хүүхдийн тоглоом, эд зүйлд нууж далдлах аргаар одоо улсын хилээр нэвтрүүлдэг учраас энгийн иргэд бол нүдээр хараад ялгаж таних боломжгүй. Тухайлбал бүгд найрамдах Турк улсаас Монгол улсад зорчин ирсэн Монгол улсын иргэн Б бусад иргэдийн адилаар одоо төлбөртөөр бусдын дайвар ачааг авчирсан байгаа. Гэвч тухайн дайвар ачаанд нь Нэгдсэн улсны байгууллагын 1971 оны сэтгцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 20 дугаар жагсаалд багтсан метамфетамины агуулмжтай мөс гэх нэршилтэй одоо бодисоо хаваалгажсэн. За мөрдөн шалгах ажиллагаагаар холбогдох этгээдүүдийг олж тогтоож за анхан шатны шүүхэр бол эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байгаа. Гайлын ерхий газраас харт амиг мансууруулах бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хяналт шалгалтын ажиллагаагаа сайжруулж, эрсдэл өндөртэй хилийн бомтуудад сүүлийн үеийн рентген төхөөрөмжүүдийг суйрлуулснаар илрүүлэлт нэмэгджээ. За гайлын байгууллага үндэсний аюулгүй байдлыг хангах тусгаасан чиглүүлэхээ хүрээнд мансууруулах болон сэтгцэд нөлөөт бодистой тэмцэгчлэр одоо шатгараас арга хэмжээнүүд авч үзэж байгаа. Үүний үр дүнд 2023 онд 16 удаагийн тохиолдолд улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завцсан. 2024 онд 17 удаагийн үйлдэл, 2025 оны эхний 4 сарын байдлаар одоо 8 удаагийн үйлдэлийг талсан зогсоогоод цагдаа тагнуулын байгууллагад харилцааны дагуу шилжүүлээд ингээд ажиллаж байгаа. Энэ дундаас одоо онцолж хэлэх юм бол 2025 оны одоо эхний үйлрэлд зүүн өмнөд Азаас одоо ирсэн 510 г синтетик төрлийн бодисыг бол илрүүлээд цагдаагийн байгууллагад харилцааны дагуу шилжүүлсэн. Мөн Европын холбооны улсаас Монгол улсын нэр бүхий иргэний нэр дээр улс орондын шуудан илгээмж ашиглан одоо илгээсэн 840 орчим грамм одоо кашиш гэх нэршилтэй одоо бодисыг бас гайлын хийн шалгалтаар илрүүлээд одоо цагдаагийн байгууллагад харилцааны дагуу одоо шилжүүлээд ажиллаж байгаа. Гадаад улс орн руу зорчих, Монгол улс руу ирэх иргэдийн урсгал нэмэгдэж байгаа нь мансууруулах юм сэтгцэд нөлөөт бодисыг хууль бусаар улсын хил нэвтрүүлэх гэмтэрэг үйлдэгдэх шалтгаан болж байна. Иргэдийн дайвар ачаанд сэтгцэд нөлөөт бодисыг нуун хил нэвтрүүлэхийг завдах тохиолдлууд ч гарч байна. Монгол улсын иргэд сүүлийн үед гадаад улс руу одоо аяллаа журмаар, ажлын журмаар ихээр зорчдог болсон. Зүүн өмнөд Азийн зарим орнууд, Европын холбооны бас зарим улсуудад байгалийн гаралтай мансууруулах бодисыг одоо тодорхой төвшөнд одоо хэрэглэхийг зөвшөөрсөн байдаг. Манай иргэд одоо эрх зүйн мэдлэггүйгээс гадна бас санаат болон санаандгүй байдлаар тухайн улс оронд зорчиж явах үедээ тухайн бодисыг хэрэглэх мөн одоо хэрэгжилсэн бодисноос улс Монгол улс руу зорчин ирэхдээ авч ирээд одоо хил дээр шалгагдах те цаашдаа энэ төрлийн гэмтэрэгт холбогдохчоор одоо шалгагдах нөхцөл байдал бол үүсэж байгаа. Тийм учраас Монгол улсын иргэдтэй одоо анхааруулж хэлэхэд гадаад улс руу зорчин явахдаа энэ төрлийн одоо мансууруулах сэтгцэд бодисыг хэрэглэхгүй байх, бусдаас дайвар ачаа авахгүй байх. Сонгоцны буудал дээр одоо бусдад бас өөрийнхөө ачаа дэшийг итгэж найдаж үлдээхгүй байх дээр анхааруулах сэрэмжлүүлгийг одоо бас анхааруулж хэлмээр байна.
Мансууруулахын сэтгцэд нөлөөт бодисын хэрэглээнд ганц удаа гэсэн ойлголт байдаггүй. Нэг удаагийн үйлдэл насан туршийн эмгэгт хүргэх аюултай. Мансууруулахын минь төв мэдрэлийн системийг өдөөж сэтгэн бодох чадварыг алдагдуулж, эрүүл мэндийг богино хугацаанд доройтуулж, улмаар үхэлд хүргэх аюултай байдаг. За мансууруулах юм сэтгцэд нөлөөт бодисыг хэрэглэснээр хүний одоо тарих оюун ухаанд одоо төв мэдрэлийн системд хүчтэй дарангуул үүсгэж энэ төрлийн бодисын хамаарал болгочих. Тэгэхээр энэ төрлийн бодисын хамаарал болгочхоор тухайн нэг хэрэглэсэн этгээд маань энийг дахин хэрэглэхийг шаарддаг. Тэгэхээр энэ зүйлийг битгий нэг удаа гэдэг зүг байдлаар оролдож үзээч, сонирхооч гэж бас хэлмээр байна. За тэгээ хүмүүсийг юу н хараад байхаар нь голдуу бол нөгөө саваагүй зангаас бол илүү. За яадгийн нэг татаж үзье, нэг удаа яавал гэжтэй гэд. Тэгээд иймэрхүү маягаар яг хүн 1 2 3 4 5 хэрэглээд дахиад нөгөө бодисын төрлөөс хамаарад зарим нь шууд хамаарал үүсэл явцдаг. Үнэхээр хамааралт орсон тэр одоо бодис хэрэглэх хүслийг дийлж чаддаггүй. Байнга одоо тэрийг хэрэгэлдэг. Хэрэглэхийн төлөө гэр бүл, ажил, сургууль бүх одоо юун дээр асуудал гаргасан одоо өчнөө олон хүнээс мөнгө зээлсэн эсвэл өөрөө гэмт хэрэгтэн шахуу болоод бодисоо аваад борлуулдаг, бусдад зардаг тийм болсон. Зарим бодисууд бол одоо шууд уурах тархинд байгаа мэдрэлийн эсүүдийг устгалд оруулдаг. Тодорхой хэмжээний тэнэгрэлд ороод сэтгэн бодох чадвар муудаад өөрийнхөө сэтгэл хөдлөлийг барьж чадахгүй болоод уур уцаартай болоод ийм болно. Та өөрөө одоо сэтгэн бодох чадвараар нь өөрийнхөө одоо зан үйлийг зохицуулаад тэр бодисыг бол хизээч хэмжээндээ одоо тааруулж хэрэглэж чадахгүй. Тэр заавал хамаарал бол хүргэн шүү гэдгийг хэлмээр л юм. Сэтгцэд нөлөөт бодис донтсон хүн хоолны дуршилгүй болох, арьсны шаарлах, эдээд өрөвсөл гарах, нойргуудыг зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Ирээдүйд учирч болох эрсдлээс сэргийлэхийн тулд хууль хяналтын байгууллагууд харт амигтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. Мансууруулах юм сэтгцэд нөлөөт бодисыг одоо хор уршигыг таниулах чиглэлээр нийслэлийн гэмтрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн санхүүжилтээр Улаанбаатар хотын 9 дүүрэгт одоо мансууруулах юм сэтгцэд нөлөөт бодис хэрэглэсэн хүний царай төрхөнд одоо гарах өөрчлөлтүүдийг тодорхой цаг хугацааны дараа гарах өөрчлөлтүүдийг харуулсан тоног төхөөрөмжүүдийг дүүргүүдийнхаа 9 дүүргийнхаа гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлүүд маань хүлээлгэн өгсөн. За энэ маань хүлээлгэн өгөөд зогсох биш, тус дүүргийн хэмжээнд одоо үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхий боловсролын сургууль, за их дээд сургуулиудын оюутан залуучуудыг энэ тоног төхөөрөмжөдөө танилцаж, за хэрэгэлдсэн тохиолдолд биений царай төрхөнд ийм өөрчлөлт гарах юм аа. Энэ асуудлыг одоо хор уршигаас одоо хор уршигтай зүйлд одоо урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулж байгаа. За энэ нөгөө түрүү ярьсан нөгөө нийслэлийн одоо 9 дүүрэгт тараасан мансууруулах юм сэтгцэд нөлөөт бодисын одоо хэрэгэлсэн тохиолдолд одоо хүний царай төрхөнд гарах өөрчлөлтүүдийг харуулсан тодорхой цаг хугацаануудтай төхөөрөмжүүд байгаа. За одоо та бүхэнд бас би өөр дээр бас туршаад бас харуулчих. За жилийн дараа одоо ийм царай төрхтэй болох нь энэ бодисыг хэрэглэх хүний зөвхөн л царай төрхөнд л одоо гарах өөрчлөлт. Энэ бодисыг хэрэглэж ашигласнараа эрүүгийн хуулийн хариуцлага хүлээгээс гадна эрүүл мэндэд эрүүл мэндээр маш их хохиролтой одоо манай дээр одоо шалгаж яасан хүмүүсээс бас ингээд ярьцлага хийгэн за ингээ ангуутал хүний илгэнд хүртэл одоо уйлынхаа үсгцэн байдаг гэж ярьж байгаа байхгүй. Тэгэхээр хүн одоо илэг уйлынхаа үсэд явах юм одоо бас хавдар хүрэх юм аюулт. Тэгэхээр энэ хор уршигын зөвхөн одоо илгэн дээр хэл юм аюулт. Харт амиг мансууруулах бодис хууль бусаар ашиглах гэмтэрэгт залуучууд тэр дундаа өсвөр насны хүүхдүүд холбогдож эрүүгийн хариуцлага хүлээж байна. Сонирхож хэрэглэсэн нэг удаагийн үйлдэл донтуулж эрүүл мэнд амнасаа алдах эрсдлийг бий болгож байна. Тиймээс энэ төрлийн гэмтэрэгээс урьдчилан сэргийлэх, хорт зуршлаас ангид байх талаар хүн бүр мэдлэг мэдээлэлтэй байх нь чухал юм а. Тээврийн прокурорын газраас нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд зам тээврийн ослын улмаас хүүхэд хохирсон хэргийг 2025 оны 1-р улирлын байдлаар судалжээ. Дээрх хугацаанд зам тээврийн 147 ослын улмаас 164 хүүхэд өртөж, 83 хүүхдийн эрүүл мэндэд хохирол учирсан байна. Зам тээврийн осол Баянзүрх, Хаанул дүүргүүдэд хамгийн их бүртгэгджээ.
Дээрх 164 хүүхдийн 131 нь явгнаар 17 нь тээврийн хэрэгслээр зорчиж байх үедээ нэг нь чаргаар гулгаж байхдаа 15 нь ундаг дугуй болон цахилгаан дугуйгаар замын хөдөлгөөнд оролцож явах үедээ зам тээврийн осолд өртсөн байна. Зам тээврийн ослын улмаас хүүхэд хогсон шалтгаан нөхцөлийг судалж үзэхэд 0-10 хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд оролцуулахдаа эцэг их харгалзан дэмжигчгүйгээр ганцаарангийн зам хөндлөн оролцуулах, үүний улмаас машинд мөргүүлэх, шүргүүлэх, тээврийн хэрэгслийн урдуур гүйх зэрэг байдлаар эрүүл мэндэд нь хохирсон байдаг. Харин 10-аас 13 насны буюу дунд ангийн сурагчдын дийлэнх нь сургуулийн ойр орчмын ягуун хүний гарцтай болон гарцгүй замаар зам хөндлөн гарахдаа гэрэл дохионы солилцлыг анзаарахгүй зам хөндлөн гарах, замун ундаг дугуй унахдаа хамгаалтын малгай каск өмсөхгүй, замун ундаг дууг зориултын замаар зорчихгүй, зориултын зам байхгүй тохиолдолд замын зорчихсгийн баруун талын игнээгээр шахаж явах зэргийг мэддгүн улмаас зам тээврийн осолд өртөж эрүүл мэндээрээ хохирсон байдаг. Харин өсвөр насны буюу ахлахангийн 14-өөс 17 насны хүүхдүүдийн хувьд цахилгаан дуугүй буюу суран, e-bike тээврийн хэрэгслийг А ангиллын зэргийн үнэмлэхгүйгээр унах, зориултын малгай болон каск зөөөхгүйгээр замын хөдөлгөөнд оролцох, мөн сундалтаж замын хөдөлгөөнд оролцох, замын зорчигсгийн голоор хөдөлгөөнд оролцох зэрэг байдлаас осолд өртөх явдал илбэг байна. 2025 оны 1-р улирлын байдлаар хүүхэд сураан унаж зам тээврийн хөдөлгөөнд оролцсны улмаас 11 осол гарч 15 хүүхэд өртжээ. Осолд өртсөн хүүхдийн тоо өмнөх жилийн мөн үеэс 60%-аар өссөн байна. Энэ аюу хөндлөлтэй байдаг. Яг ингээд дугууныхаа замаар одоо ингээд яг тэрүүг явж таж байгаа нэг машин шахаж орж ирнэ. Сигнал гэж. Ингээд 16-д болохоор ууранд би сураантайс байхгүй. Тэгээ 16-д болохоор дөрмөө дагаад тэгээд ингээд багсгаж байгаа юм чаас. Тэг. Явах зам тээврэн тэгээд жоохон асуудалтай хэцүү байдаг болохоор тэгээд явгууны замаараа их хвчлээ явдаг та. Тэгээд явгууны замаар явхлаар нэг хвчлээл нь болохоор хүнтэй ингээд мөргөлцөж гээд идэг. Дугуун зам хийх баг байдаг. Тэгэл хэцүү л дээ. Тэгэл явгонгууд хүн амьд нь дугуун замаар яваад явгууныхын замаар явахгүй. Тэгээ машинууд нь бас дугуун зам байхгүй болохоор машин замаар явна шүү дээ. Тэнгүүд бас яагаад юм аа. Сигнал сигналтаад тэгээ жоохон ер нь сэтгэлтэй л идэг та. Нийт ингээд замын төгжрлийг бас тодорхой хэмжээгээр бууруулж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр нь тус тийм болж байгаа учраас тэр замын хөдөлгөөнд оролцож байгаа тэр сураантай хүмүүс дугуйтай мотоциклтэй явж байгаа хүмүүст аль болохоор зам тавьж өгөх. Тийм байдлаар ер нь хүн сэтгэлтэй хандж явах хэрэгтэй жолооч нар. Хүүхдүүд маань ч дугуйгаа амждаг, скутероо унаа явчихдаг. Тийм учраас яг ингээ хажуугаар өнгөрсөн тийм хүмүүс байх юм бол би дандаа байж байгаа замаа тавиад өгчдөг. А яг тэгээ дугуй унаа скутер унаа явж байгаа хүүхдүүд үнэхээр зам олддоггүй. Явгууныхын зам ч тэр скутерийн дугуйныхын зам ч хоорондоо холилдоод машин барьж байгаа хүмүүсд өөрснөө огт дугуй унж үзээгүй хүмүүс байт юм уу яа дээ хүлээцтэй хандаа замаа тавиад өгчихгүй. Нэг тийм юмс айгүйх ажиглагддаг. Тэгээ нөгөө харанхуй бус гэдэг нь шүү дээ. Тэндээс орж ирэхдээ жоохон нөгөө чимээ шууган байхгүй яг байнга хүн чинь одоо яг хөдөлгөөнд оролцоо явж байхдаа урдхан анхаарна гинт гээд гарч ирээд идэгэн. Тэгээд бас нөгөө нэг шүн оройн цагаар явхад гэрэлтүүлэхгүй айгүй гэдэг. Суран байктай юу гэдэг хоёр дугуйтай техникийн цаг нь ирсэн шүү дээ. Яг нөгөө хөдөлгөөнд оролцдог. Тийм утгаар жоохон сонор сөрөмжтэй л явах. Тэгж л бодчих. Ер нь ингээд энэ мотоциклтэй замын хөдөлгөөнд оролцоход тулгарч байгаа асуудал юу вэ? Гол тулгарч байгаа асуудал нь гинт дохио өгөхгүйгээр автотээврийн хэрэгсэл жолооч байгаа жолооч нар маань ингээд жоохон шахах асуудлууд бас байдаг. Дээрээс нь мотоциклтэй явж байхад гинт нөгөө хүмүүс гарцгүй газраар бас гардаг. Тиймэрхүү асуудлууд бол их тулгардаг юм. Энэ хоёр дугуйт тээврийн хэрэгсэл жолооч байгаа бусад хүмүүстэй уриалахад нэгдүгээр зам тээврийн хөдөлгөөний дүрм журмыг баримтлах, хоёрдугаар талаар хамгаалах хэрэгслүүдэд тогтмол зүүж замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна. Автотээврийн хэрэгслийн ангиллал, техникийн байдалд тавих ерөнхий шаардлага бүхий МНС 4598/2025 стандартаар сурааныг 18 наснд хүрсэн А ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн жолоодан замын хөдөлгөөнд оролцохоор журмалсан. Сураантай замын хөдөлгөөнд оролцохдоо дараах зүйлийг мөрдөж оролцоно. Үүнд улсын бүртгэлд бүртгүүлсэн байх, улсын дугаар авах, хоёр талдаа толтой байх, тоор өмсний бүрэн бүтэн байдлыг хангасан байх, замын зорчих хэсгийн баруун зах болон нийтийн тээврийн игнэгээр явахгүй байх. Шөнийн 22 цагаас өглөөний 6 цаг хүртэл хугацаанд цахилгаан дугуй, цахилгаан скутерээр замын хөдөлгөөнд оролцохгүй байх.
цахилгаан скутерийн байршил, ойртож байгааг анхааруулах дууд тохио өгөхөд тохиромжтой хонх эсвэл дууд тохиогоор тоноглогдсон байх. Цахилгаан дугуйн жолооч нь замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалтын малгайг зааврын дагуу өмсөх. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн дагуу зөвхөн замын зорчих хэсгийн баруун гар талаар явах зэрэг стандарт шаардлагыг хангаж оролцсноо. Уран дулааны цаг ихсэнтэй холбогдуулан замын хөдөлгөөн ихсдэг. За үүнтэй холбогдуулан замын ослол бас муу ихсдэг. За ийм эцэг эхчүүд бага насны хүүхдийг замын хөдөлгөөнд ганцаарнг нь оролцуулахгүй байх. За замын хөдөлгөөнд оролцуулсан тохиолдолд заавал харгалзан дэмжигч хамт явах хүнтэй гараас нь хөтөлж замын хөдөлгөөнд оролцуулах шаардлагатай байна. За мөн өсвөр насны буюу дунд болон ахлагангийн сурагчид цахилгаан дугуй буюу суран, e-bike-ийг унах хандлага бас ихсдэг. Тийм дээрх тээврийн хэрэгслийг 18 наснд хүрсэн английн жолооны үнэлгээтэй иргэн унах болохыг эцэг эхчүүд та бүхэн хүүхдүүдтэй сануулахыг Тээврийн прокурорын газраас зөвлөж байна. Прокурорын мэдээлэл нэвтрүүлгийн 2025 оны 4-р сарын шинэ дугаар та бүхэнд хүрлээ. Нэвтрүүлэгтэй хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа.